нэр одоо хийгээд байна, чадаад байна гэдэг ингээд яваад иж болох л байх л та. Гэхдээ их хурлын хамгийн газраас бас яг ингээд яг парламентын сэтгүүлчтэй яг ингээд өдөр тутмын одоо амьдралд нь гал тогоонд нь ингээд хамт буцалж яадаг тэр доторх мэдээллийг ард иргэдтэй ингээд одоо өөрсдийн хэвлэл мэдээллийн байгууллагаараа дамжуулж ингээд хөргөж идэг сэтгүүлчтэй бас ингээд нэг удаа юм бас тарих оюунд нэг цэник өгч тэгээ ийм сургалт өгж байгаад бас талархалтай байна. Энэ удаагийн сургалт бол үнэхээр бас ийм олон талыг хамруулж чадсан, олон мундаг хүмүүсийг бас одоо оролцуулж биднэрт одоо лекц тавиулж ингэж чадсан бас ийм одоо сургалт болж байна. Үүгээр бас их тийм том ач холбогдолтой. Олон бид нар ингээд нэг мэддэг юм шиг хэрнээ зөвхөн нөгөө нэг юм өнгөн байдлаар нь ингээ ойлгодог байсан юмнуудаа илүү тэр нөгөө мэрэгжлийн хүмүүсээс ингээ гүн гүнзгий ойлгож энэ ч өөрөө бас юм учиртай юм байна. За дараагийн удаад одоо жишээ нь ингээд их хурлын гишүүд гэдэг юм уу юм хүмүүстэйгээ хууль тогтоогчдтой ярилцлага хийвэл энэ талаас нь илүү ухаж одоо бас асуувал бас олон нийтэд хэрэгтэй байж гэдэг юм уу иймэрхүү бас зүйлүүд их бас ойлгож авч байгаа юм чухал бас сургалт болж байгаа гэж бодож байна. Яг ард түмэнд одоо мэдээллийг мэдээж одоо сэтгүүлчдэр бол үнэн бодит байгаа мэдээллийг баримттай л ингээл тавьдаг те. Гэхдээ одоо энэ сургалтын явцад одоо сэтгүүлчдийн маань олж авсан илүү нөгөө нэг одоо жишээ тэр хууль тогтоох одоо тэр үйл явцыг нь илүү тодруулж те одоо тэр хилцүүлгийн төвшөнд нь за эсвэл хууль санаачлагчдаас одоо чухам яагаад одоо энэ хууль ард түмний амьдралд хэрэгтэй гэж үзэж байгаа юм ч гэдэг юм уу те. Энэ талаасаа бас илүү их тийм нэг ярилцлага нийтлэл сурвалжлага байдлаар хүрэх болов уу гэж